хөрөнгөний менежментийн зөвлөх үйлчилгээний за мөн барилгын материалын худалдаа гэдэг энэ төслийн хүрээнд бол үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ бид нар бие даасан барилгыг бас төсөл хэрэгжүүлж байна. Үйл ажиллагаа нь амжилттай явж байна. За энэ хүрээнд барилгын салбарын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах энэ одоо форумын хүрээнд бас санал солилцлоо. Энэ санал солилцсныхаа хүрээнд бид бас хөрөнгө оруулалтын эхний алхмыг бол татаж бас эхний одоо санхүүжилтэд баталгаажуулж ингэж авсан. За ер нь бол хятад улсын барилгын салбарын хөрөнгө оруулагч нар бол манай барилгын салбарын үйл явцыг бол ажиглаж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын нөхцөл байдал нь аль түвшиндээ хүрэх вэ гэдэг энэ ковидын энэ цар тахлын нөлөөнөөс хамаарсан судалгааны тактикийн одоо энэ байр суурьтай байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ хятадын барилгын салбарын ялангуяа барилгын материалын худалдаа үйлдвэрлэл эрхлэгч компаниудын хувьд шинэ одоо тата нөхцөлөд бүрдэх ийм магадлалууд үүсэж байна. Тэд бол тактикийн хувьд барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниудад үйлдвэрээс бараа бүтээгдэхүүн гараас гарт одоо хүргэх ийм одоо шийдлийг хайсан байдлаар бол ажиллаж байгаа нь анзаарагдлаа. За манай төслийн хувьд бол барилгын төслийнхөө худалдан авах ажиллагааны тодорхой одоо бараа материалыг үйлдвэрлэгч компаниас нь мөн одоо хөнгөлөлтөө нөхцлөөр таата үнийн саналаар мөн хөрөнгө оруулалтын одоо нөхцлөөр гээд ингээд ийм боломжуудаар бол анхны хөрөнгө оруулалтыг авч гэрээгээ үзүүлж анхны санамжаа зурж цаашаа хамтран ажиллах нөхцөлөөр бүрдүүллээ. За манай барилгын салбарын бол идэвхтэй оролцож байна. Төслүүд бол маш тодорхой шийдлүүдэд илэрхийлж байна. Ихэнх нь бол одоо ногоон эко төсөл рүү хандж байна. За гэхдээ ойлголтын хүрээнд сайн ойлголцох асуудал нь ямар байгаа юм бол бид бол энэ нөгөө ярилцах хэрэгтэй юм байна гэдэг дээр би ойлгосон. Бүх одоо байгаа нөхцлүүдээ дээр нь эрх зүйн орчны таатай байдлуудаа за мөн одоо улс орны хөгжлийн мөн салбарын бодлогын хувьд бид нар хаана байгаа вэ гэдгээ гих мэтчлийн ингээд нарийн төвөгтэй асуудлуудыг илэн далангуй ярилцаж ойлголцвол эд бол бас дэмжиж хамтран ажиллах нөхцөлөө бол бий болгож өгч ин л та. Тэгээ энэ талаараа бол одоо чамгүйсээ ярилцсны үр дүнд олон компаниудаас ямар ч байсан манай компаниг сонголоо. Тэгээд барилгын салбарын анхны бол одоо хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадсан манай компани хувьд ийм л одоо өгөөжтэй орон болж байна. Яг хэдэн дөрөвний одоо санхүүжилт авав? Бид энэ өөрийн төсөлдөө бол 3 орчим сая долларын төслийн санхүүжилт ерөнхийдөө хүсэж байгаа. Гэхдээ бидний бол бодит хэрэгцээ бол хангагдсан. Ер нь бол тодорхой бараа бүтээгдэхүүнийхээ сонголтын эхний одоо гол одоо барилгын бараа бүтээгдэхүүн болох нөхцөл дээрээ 100 мянган долларын хөрөнгө оруулалтын одоо санамж жижиг хөрөнгө оруулалт эрхийг авлаа гэсэн үг. Ийм л өгөөжтэй боллоо.